Сайн байцгаана уу хүүхдүүдээ 3 дугаар ангийн хүн ба орчин хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хичээлийн эхэнд бүгдээрээ сурах бичиг хичээлийн дэвтрээ гаргахаас гадна хэрвээ танад тасалгааны ургамал байдаг бол түүнийг ашиглан багшийгаа дагаад хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бүгдээрээ дараах зургийг ажиглаж харцгаая. Зурагт хүүхдийн өсөлтийн талаар харуулсан байна. Тэгвэл ургамал бидэнтэй адилхан өсдөг болов уу? Хүүхдүүдээ та нар өөрийнхөө жоохон байгаа зургийг одоо байгаа зурагтайгаа харьцуулж харж байсан уу? Тэгвэл ургамал бидэнтэй адилхан өсөж хөгждөг гэдгийг дараах зургаас харж болохоор. Зургийг ажиглаж харъя. Зураг дээр ургамлын өсөлтийн талаар харуулсан байна. Бид өмнөх хичээлээрээ ургамлын ишний ургалтын байдлаар нь модлог, сөүглэг, өвслөг гэж ангилсан. 2 дугаар ангидаа ургамлыг орчны ялгаатай байдлаар нь гэрэлсэг, сүүдэрт дуртай, сүүдэрт тэсвэртэй, гэрэлт дуртай гэж ангилж ялгаж сурсан. Мөн ургах байдлаар нь гоёмсог навчтай, унжиж ургадаг, гоёмсог цэцгэлдэг, шүүслэг навчтай гэж ангилж ялгаж сурсан. Хүүхдүүдээ орчны ялгаатай байдлаар нь гэрэлсэг, сүүдэрт дуртай, гэрэлт дуртай, сүүдэрт тэсвэртэй гэсэн ургамлуудыг бүгдээрээ ялгаж сурсан шүү дээ. Тэгвэл гэрэлсэг ургамал ямар ургамал байдаг юм бол? Мөн унжиж ургадаг, гоёмсог цэцгэлдэг, шүүслэг навчтай, гоёмсог навчтай гэсэн ургамлууд байдаг. Гоёмсог навчтай ургамал ямар ургамал байдаг юм бол? Хүүхдүүдээ ширээн дээр байгаа 2 ургамлыг бүгдээрээ ажиглаж харцгаая. Та нарын мэддэг ургамал байна уу? Ямар нэртэй ургамал юм бол? 1-р ургамлыг ажиглаж харъя. Энэхүү ургамлыг удан бор гэдэг. Удан бор ургамал нь навчаараа гойдог учраас сүүдэрт дуртай ургамал байна. 2 дугаар ургамлыг ажиглаж харвал энэхүү ургамал нь сүү төвс буюу орчны ялгаатай байдлаар нь гэрэлсэг ургамалд хамаарна. Энэ 2 ургамлыг ажиглаж харвал анхнаасаа ийм байсан болов уу? Тэгвэл бүгдээрээ ургамлын өсөлтийг хэмжээ. 1-р ургамал болох удан борын хэмжлтийг хийж үзье. Хэмжлтийг бүгдээрээ хийхээс өмнө иш болон навчийг тоолъё. Энэхүү удан бор ургамал нь 1 иштэй байна. Навч нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Тэгэхээр энэхүү ургамлын навч нь 10 байна. Одоо бүгдээрээ энэхүү ургамлын навч болон ишийн өндөр болон уртыг хэмжиж үзье. Тэгхийн тулд бидэнд хөвөн утас, шугам, туусан метр, мөн цаас байх шаардлагатай. Энэхүү ургамлын хөрсийг ажиглаж харвал тэгш бус байгаа учраас магадгүй энд болон эндээс хэмжиж үзвэл хэмжээ өөр гарах магадлалтай. Тиймээс багш нь энэхүү цэцгийн савны ирмэг дээр энэхүү шугамыг байрлуулж 1 цэгээс хэмжиж үзье. Бүгдээрээ энэ цэгээс ишний орой хүртэл хэмжиж үзье. Шугамаар эхлэж хэмжээ. Шугамны доор хэмжээснээс илүү хэсэг байгаа учраас энэхүү хэсгийг энэ
байрлуулсан шугамынхаа доогуур оруулаад тгээс эхлэн орой хүртэл хэмжээ. Эндээс харвал энэхүү ургамлын иш нь 25 см байна. Тэгвэл дахиад өөр аргаар хэмжиж үзье. Бүгдээрээ нарийнхан цаасаар хэмжиж үзье. Хэмжээ алдахгүй тулд нарийнхан цаасныхаа үзүүрийг ирмэг дээр байрласан шугамны доогуур оруулаад нуглая. Одоо энэхүү ишний орой хэсэг буюу хамгийн дээдлийн навчны бариулын холбоос дээр авчирч байрлуулад нуглая. Хүүхдүүдээ ургамлыг хэмжиж байх явцдаа иш болон навчийг гэмтээхгүй болгоомжтой харьцаарай. Одоо бүгдээрээ цаасыг хэмжиж үзье. Сая хэмжсэн цаасыг хэмжиж үзвэл, шугамаар хэмжиж үзвэл 25 см байна. Тэгэхээр бүгдээрээ энэхүү ургамлын иш нь 25 см байна гэж тэмдэглэж болох нь. Одоо бүгдээрээ навчийг хэмжиж үзье. Энэхүү ургамлын 10 навчнаас дурын 1 навчийг сонгож хэмжиж үзцгээе. Бүгдээрээ ургамлын өсөлтийг дараа давтан хэмжих учраас энэхүү хэмжсэн навчин дээрээ хөвөн утсаар тэмдэглэгээ тавья. Энэхүү ургамлаас сонгосон навчийг бүгдээрээ хэмжиж үзцгээе. Навчийг хэмжихдээ шугамыг тэг хуваар дээр байрлуулад хэмжилтийг хий. Хэмжээснээс харвал энэхүү навчны урт 6 см байна. Бүгдээрээ энэхүү навчийг дараа нь дахин давтаж хэмжих учраас андуурахгүй тулд тэмдэглэгийг утсаар тавья. Хүүхдүүдээ бид удам бор ургамлын навч болон ишний тоо мөн навчны урт, ишний өндрийг хэмжиж үзлээ. Одоо бүгдээрээ удам бор ургамлынхаа навчийг зуръя. Хүүхдүүдээ багш нь самбарт удам бор ургамлын навчийг зурлаа. Тэгвэл энэхүү удам бор ургамлын навч нь бариул болон элтэс гэсэн хоёр хэсгээс бүтэж байна. Одоо бүгдээрээ нэгэн ажлын хуудас дээр ажиллая. Бүгдээрээ дэвтэртээ дараах хүснэгтийг зурцгаая. Энэхүү хүснэгтэнд навчны урт, ишний өндрийг тэмдэглэхээс гадна хэдэн сарын хэдний өдөр тэмдэглэсэн өдрөө бичнэ. Дээрээ сая удам бор ургамлын навч болон ишийг хэмжсэн учраас энэ хэмжилтээ энэхүү ажлын хуудсан дээрээ тэмдэглэцгээе. Удам бор ургамлын навч нь хэдэн сантиметр байсан бэлээ? Удам бор ургамлын навч нь 6 см байсан. Ишний өндөр нь 25
см байсан. Өнөөдөр хэдэн сарын хэдний өдөр вэ? Өнөөдөр 4 сарын 1. Хүүхдүүдээ бүгдээрээ ургамлын ишний өндөр навчны уртыг ингэж тэмдэглэж болох нь. Одоо бүгдээрээ сүйт өвсний иш болон навчийг хэмжиж үздэгэ. Сүйт өвсийг удам бар ургамалтай харьцуулж харвал харьцангуй олон иштэй, олон навчтай байна. Тэгвэл бүгдээрээ нэг ишийг сонгон авч хэмжиж үздэгэ. Сүйт өвс нь өргөстэй байгаа учраас хэмжилт хийхдээ анхаараарай. Энэхүү ишийг багш нь сонгож авлаа. Одоо бүгдээрээ энэхүү ишний өндрийг хэмжицгээе. Өмнө нь бид удам бар ургамлын ишийг хэмжихдээ шугамаар хэмжсэн. Яагаад гэвэл энэхүү ургамлын иш нь тэгшгэн байсан. Харин энэ ишийг харвал тэгш бус байгаа учраас бүгдээрээ шугамаас өөр юугаар хэмжиж болох вэ? Бүгдээрээ цаасаар хэмжиж үздэгэ. Сүйт өвсний сонгож авсан ишний өндрийг хэмжиж үзвэл 10 см байна. Энэхүү ишийг дараа нь давтаж хэмжих учраас андуурахгүй тулд бүгдээрээ дахин утсаар тэмдэглэгээ тавьцгаая. Хүүхдүүдээ бид сая ишний өндрийг хэмжлээ. Одоо бүгдээрээ навчны уртыг хэмжиж үздэгэ. Сонгож авсан ишнийхээ навчнуудаас нэг навчийг сонгож авъя. Эхлээд бүгдээрээ энэхүү иш нь хэдэн навчтай болохыг тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 байна. Бидний сонгож авсан иш 15 навчтай байна. Тэгвэл энэхүү ишний навчнаас сонгож нэг навчны уртыг хэмжиж үздэгэ. Бүгдээрээ навчны уртыг шугамаар хэмждэгэ. Навчийг хэмжиж үзвэл 4 см байна. Хүүхдүүдээ бид сая 2 ялгаатай ургамал дээр хэмжилт хийж үзлээ. Олон иштэй ургамал дээр нэг ишийг сонгож авч хэмжилт хийж болдог юм байна шүү. Хүүхдүүдээ бид сая удам бар ургамал дээр хэмжилт хийж үзсэн. Гэртээ байгаа ургамал дээр хэмжилт хийхдээ тухайн хэмжилт хийсэн өдрийн хэмжээг тэмдэглэн дараа 10 хоногийн дараа буюу 4-р сарын 11, 4-р сарын 21-ний хэмжилтийг хийж энэхүү ургамлын навчны урт, ишний өндөр хэрхэн өөрчлөгдсөн талаар бичиж тэмдэглээрэй. Бид өнөөдрийн хичээлээр ургамлын өсөлт хөгжлийг хэмжиж үзлээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлд уулзалтаа түр баяртай хүүхдүүдээ.